ерөнхийлөгчийн ашиг сонирхол тэнд ярьсан яриа байсан юм шүү дээ. Энэ үндэсний их хурлын их театрыг цэцэрлэгт хүрээлэн дээр барьж өгье гэдэг тийм ээ Хятадын талд. Тий, бид нар хардах хэрэгтэй шүү дээ. Тэ? Ямар ашиг сонирхол байгаа юм? Ямар их үнийн дүнтэй мөнгө 200 сая доллар гэдэг чи одоо хэдэн төгрөг юм бэ, тэ? Замбраагүй их мөнгө шүү дээ. Тэгээ энэ мөнгийг хэн ашиглах гээд байгаа юм? Хэн барих гээд байгаа юм? Хэн гүйцэтгэх гээд байгаа юм? Ард нь хэн байгаа юм, тэ? Хэлцээрийг хэн хийж байгаа ингээл шат шатандаа л асуудлууд байна. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд өнөөдөр бид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудлаар ярилцахаар, за мөн цаг үеийн бас улс төрийн асуудлаар ярилцахаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батцогтыг урьж оролцуулаад байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй байна, хэр байна? Яг бид нар ойрхон бас хуралдаа л байна. Нийслэл ер нь бол сардаа нэг 2 хурал хийчих шүү, ээлжид бус гээд. Тэгээ хуулиараа яг иргэдийн уралдаан улиралдаа нэг гэж байгаа боловч өнөөдөр хотын бас асуудлууд их байгаа л да. Тэргүүлэгчд байхгүй болсон. Хуучин бол нөө тэргүүлэгчдээр зарим асуудлуудыг хилцээд явчихдаг гэсэн бол одоо бол нэгдсэн уралдаанаараа бүх асуудлуудаа шийдвэрлээд явах ийм одоо хуультай болсон. Тэр утгаараа зарим сард 2 удаа хуралдаж байна. За ер нь бол сардаа бол 1 удаа тогтмол хуралдаад яваад байна. Тэгээ асуудал их байна хотод тийм ээ. Янз янзын асуудал гарч байна. Одоо түлш юу байдгийг тэгээ нөгөө бидний өнгөрсөн хугацаанд ирж ирсэн асуудлууд яг хэвээрээ. Гэтэл өнгөрсөн 7 хоногт л гинт сошиалор гараад ирлээ л дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудал. Баг 100 орчим га газар. Энэ газар дээр үндэсний урлагийн их театр тэгээ хөлбөмбөгийн одоо цэнгэлт хүрээлэн юм шиг байна те. Цэнгэлт хүрээлэнгийн барих ажил ороод ирлээ. Батлуулчлаа бүр баригдахаар тийм ээ. Яг үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нөгөө нэг бидний яриад байдаг усны ундрагын одоо газар те. Тэгээ дээрээс ногоон байгууламж нийслэлтэй байдаг томоохон ногоон байгууламж одоо энийг бараг л ганц зох шүү те. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чинь. Энэ дээрээ ингээд барихаар болчлоо. За энэ асуудал юу болов те? Энэ эхлээд юу болов гэдэг нь ойл ярьчих. Ер нь сүүлийн 3 хурал дарааллаад нийслэлийн одоо яг хэмжээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газартай холбоотой асуудлууд орж ирж байгаа юм. Тэгээ нөгөө нийслэл чинь яармаг руу шилжчихсэн. Захиргааны нэгж чинь яармаг руу шилжчихсэн. Манай хэвлийнхэн их баг очиж байна. Яг нэг үг хэлэхэд тий. Тэгэхээр нөгөө чуулганаар хилцэж байгаа иргэдийн хурлын асуудлууд тийм сайн явахгүй байх шүү. Тэгээд дээрэс нь нэг улс төрийн нэг том одоо тулаан руугаа илүү их анхаарчаад тэр хооронд нийслэл төр юу болж байгаа талаарх нэг мэдээлэл байхгүй. Яг уу шууд дамжуулалт явж байгаа. Гэхдээ тэр үзэлт багтаа мэдээлэл багтаах шүү. Тэгэхээр юу явсан бэ гэхээр ганцхан одоо та бол сая хамгийн сүүлийн хурал буюу 10 сарын 16-нд нийслэлийн иргэдийн хурлын ээлж 5 дугаар хурлын одоо нийт хилцсэн 10 асуудлын нэг л асуудал гэхгүй цэцэрлэгт хүрээлэн үндэсний урлагийн театр гэдэг 40 га газар гэдэг. Тэгэхээр энэний өмнөх хурал дээр COP 17 гэдэг асуудал орж ирсэн. Дэмжигдээл явцсан. Тэрний өмнөх хурлаар одоо энэ хаан улдүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх орон сууцуудыг одоо өөрөөр хэлбэл одоо хурд дараачийн хурд баригдах тий барилгын одоо дулааны их усрыг цэцэрлэгт хүрээлэн дээр барих гад тэрийг буцаасан байна. Тэгэхээр ингээд сүүлийн хурлууд дээр бол дандаа цэцэрлэгт хүрээлэн рүү чиглэсэн цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр төлөвлөлт хийсэн ийм одоо асуудлууд орж ирээд байгаа юм л та. Тэгээ одоо яг сүүлээс нь хэлэхэд бол сая одоо та хэллээ те. Нийтдээ 95 га газар дээр төлөвлөлт хийж байна. За нэг нь бол туулын хурдны зам. За туулын хурдны зам дээр бол нэг 50 гаруй га газар баг шиг байна. За тэгээд тойрог зам гэдэг одоо шинээр бас төлөвлөдөж байгаа зам байгаа тий. За тойрог зам дээр нэг 4 гаруй га газар баг шиг. За энэ хоёр нийлээд нэг 50 хэдэн га газар болж. За нэмэх нь 40 га газар дээр үндэсний урлагийн театр гэдэг ингээ ороод ирж байгаа. За ингээ нийтдээ нэг 90 гаруй га газар дээр төлөвлөлт хийнэ гэдэг ингээ ороод ирж байгаа. Гол нь иргэдийн урал дээр та анзаарсан бол энэ 3 асуудлыг нийлүүлээд нэг тогтоолоор оруулж ирж байгаа.
Тэг яг бид нар чуулган дээр хилээд салгасан л та. За нэг нь ингээд авто замтай холбоотой асуудал байна тий. Нөгөөх нь ингээд урлаг соёлтой холбоотой асуудал байна. Соёнгийн гэрүүлэх тий. Энийг ингээд салгаа. Дид бүтэц нийгэм гэдгээр нь хоёр салгаа гэдэг. Ямар ч үсэн ихлээр салгасан. За тэгээд Улаанбаатарын нуу тулгамдж байгаа асуудал гэдгээр одоо авто замын асуудлыг бол одоо дэмжиж явахаас өөр арга байхгүй. Тэгээд дэмжиж явсан. За нөгөөх нь бол үндэсний урлагийн одоо их театр гэдэг хоёр улс буюу Хятад Монгол улсын одоо хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын ерөнхийлөгчийн хооронд одоо бас манад бэлгэлж байгаа одоо буцалтгүй тусламжаар гэж тайлбарлаж байгаа юм. Спорт зохицолбор үндэсний урлагийн театр гэдэг. За спорт зохицолборыг бол төлөвлөөд ингээд ажил нь эхэлсэн явж байгаа. Үндэсний урлагийн театрыг бол хэд хэдэн байршлуудаар судалж агаад үндэсний цэцэрлэг хүрээлэн дээр төлөвлөж гинэ гэж оруулж ирж байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо хэсэг төлөөлөгч нар буюу ардсан намын төлөөлөгч нар бид ховдоо бол одоо эсэргүүцсэн. За энэ хурал одоо байгаль орчны хорооны хурлаар орж ирэхэд нь бид нар бас дэмжээгүйгээр явуулсан. Харамсалтай нь чуулган дээр бол асуудал бол олонхороо ингээд коноп дараад ингээд шийтэд явсан. Гэхдээ энэ асуудлыг бас буцааж болно. Тэр одоо эргцүүн одоо бас боломж олцсон бол байгаа гэж ингэж хэлмээр байна. За яагаад 40 га газар дээр 40 га талбай дээр энэ үндэсний урлагийн их театр барих гээд байгаа юм бэ. Тэгэхээр нийслэлчүүд бид нар ундны усны нэг л их үүсвэртэй туул гэдэг тийм. За ингээд туул голоосоо бид нар ингээд хэд хэдэн байршлууд дээр тийм одоо гүний одоо цооногуд бий болгоод тэндээсээ ингээд усаа бий болгодог. Уух усаа. А энэ Улаанбаатарчуудын уудаг ус хаанаас бүрддэг юм бэ? Өнөөдрийн одоо энэ усны одоо энэ одоо хагалбар гэж ярих юм уу те усны одоо энэ цэгийг дагсан энэ одоо хөрснөөс бий болж байгаа энэ л одоо уснууд шүү дээ те туулгуулын ай сав за ингээд улиаста сэлб гэд ингээд хэд хэдэн голууд багтдаг. Энийг дагсан эндээс одоо ундны ус маань бүрддэг. Дэлхийн нийтээрээ бол одоо ус чандман эрдэнэ гэд те одоо яаж одоо усаа цэвэр одоо ундны одоо цэвэр усыг хамгаалах уу гэд том хөтөлбөрүүд явж байгаа шүү дээ. Төсөв тавьсан. Гэтэл бид нар эсэргээрээ уух ундныхан усан дээр барилга барина гэж сууж иж болохгүй. Барилга барина гэдэг маань одоо тэр чин доошо хөрсөө гимтээхээс ахуулаад маш олон асуудлууд. За одоо байгаа нөгөө цэвэр усны энэ том шугамуудыг яах вэ гэл ингээл олон асуудлууд үүсэж байгаа юм л та. Тэгээ тэрийг ерөөсө бодолцож үзэхгүйгээр шууд л бэлэн одоо энэ сул газар нь энчээл одоо ерөөсө бид нар бушуухан барьчи. Тэгээд тэндээс одоо орж ирж байгаа мөнгө нь одоо бараг гацаад байхгүй боллоо. Энэ мөнгөийг одоо хөлөхгүй тулд хурдан барьчих. Хиний ашиг сонирхол байгаад байгаа. Хин гүйцэтгэх гээд байгаа. Дундаас нь юу хараад байгаа юм. Тэ? Агтл ирээдүй болсон энэ уух ус руугаа ингэж хамаагүй халдаад иж болж байгаа юм те. Бид нар хангалттай байж болно л да одоо бидний үед. Ойрын одоо 20 жилдээ те. Агтл түүнээс хойш энэ хотод чинь энэ улсад чинь хүн амьдрахгүй юм. Бидний үр хүүхэд яах юм? Энэ олон мянган хүүхдүүд яах юм? Тэ? Энийг юусоо бодолцохгүй байгаад байгаа. Тэгээд хувилбарууд болон дэвшүүлсэн л та хурал дээр одоо би бол яг бодит одоо гормын санал гаргаад санал хураалгасан. Тэгээд дэмжигдээгүй. Тэгэд газар мундсан биш дээ. Зөндөл газрууд байгаа штэ. Ашиглаагүй өмнө нь ямар хэлбэрээр яаж яагаад автсан бүү мэд те. Хэдэн 100 гагаар газар хасцсан нөхдүүд байж л байгаа штэ. Надаар хэлүүлдэггүй мэдчихэл байгаа. Хуулиа зөрчөө зориултын дагуу тэр газрыг ашиглаагүй байж л байгаа. Тэгээ газрын тухай хуулийн дээр байгаа шүү дээ. Тухайн одоо газрыг зориултын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол цуцалнаа төр одоо мэдлэлтэй авна л гэж байна. Тэрнээс тэр өмчлөөд өгсөн газар биш байхгүй. Тэр бол төр одоо ямар нэгэн зориултаар ашиглаж болно л гэсэн үг. Тэгэхээр тэрийг цуцлаад тэнцэнэ одоо үнэхэрийн хэрэгцээтэй байгаад байгаа бол тэрийг барьж болно шүү дээ. Гэтэл тийм одоо ажил санаачлахгүйгээр бэлэн одоо ингээ газар дээр л ерөөсө өнөө маргаашгүй л хашааг нь бариад ерөөсө газрын ухаал эхлэе гэдэг ийм л одоо зорилготой орж ирсэн. Тэгээ хурал дээр бол асуусан л та мэрэгжлийн байгууллагуудын дүгнэлтүүд байна уу? Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн үү? Байгаль орчны яам юу гэж үзэж байгаа? Усныхан юу гэж үзэж байгаа? Усны газар. Ус суугийн удирдах газар юу гэж үзэж байгаа? Тэ? Ганцхан үндэсний цэцэрлэг хүрээлэн гэдэг газар л одоо зөвшөөрч байна гэж орж ирж байгаа байхгүй. Энэ үндэсний цэцэрлэг хүрээлэн гэдэг бол урт хугацааны төлөвлөгөөгөө батлуулсан юм.
Тэгээ энэ баталсан төлөвлөгөөний дотор нь ногоон байгууламж, унтны ус те одоо мод ногоон байгууламж гэдэг ингээд л бид нар явж байгаа шүү дээ. Нөгөө ерөнхийлөгчийн тэрбум мод хайчиж те. Нөгөө Улаанбаатарчуудын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэдэг байгаа. Соёл амралтын одоо юм сайхан одоо ая тухтай орчин бий болгоно гэдэг байгаа нь ч хаана байгаа. Тэгээ хэдэн мод устгах гэдэг байгаа юм те хичнээн метр квадрат газрыг үгүй хийх гэдэг байгаа юм. Гэл ингээд ийм асуудлууд болж байгаа юм л да. Тэр мэргэжлийн байгууллагуудын нэг ч дүгнэлт байхгүй. Тий. За ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл өрнөд байгаа. Тэгээ би нөө үзэгчтэй илүү ойлголтыг аваасаа гэсэн үгэндээ танаар ингээд яриулаад байгаа. Яг иймэрхүү үйл явц процесс өрнөд байгаа шүү. Тэгээ энэ одоо үндэсний их театр байрах энэ ажил дөнгөж одоо энэ жилээс эхлэв. Энэ өмнө 20 оноос л яригдчихсэн. Хэдэн оноос ч үлээ. Тэгээ одоо 4-5 жилийн өмнөөс яригдчихсэн. Газар нь хэд солигдсон байдаг. Сүхбаатар дүүрэгт барьяа л гэж хэлсэн. Тэгээ болсон. Араас нь хаан уул дүүрэгт одоо жишээлбэл Яармагт барьяа гэж номын сайд өөрөө ярилцлагыг үйл явж ирсэн. Би тэнд газрыг олчлоо, бохирчлоо одоо тэнд барина гэж явж ирсэн. Тэгээд тэнд нь баригдаг. Тэгсэн явж нөгөөх нь 2022 онд тэнд барья гэж яагаад явж сүүлд ерөнхийлөгч нөгөө нэг уулзалт хийгээд энэ хоёр улсын ерөнхийлөгчийн одоо ярьж зөвшөлдснөөр гэж байгаа шүү дээ тий. Үндэсний их урлагийн их театрыг барих 200 сая Америк доллар тийм ээ. 200 сая Америк долларын буцалтгой тусламжийг Хятад улс манай улсад үндэсний урлагийн их театр барьж өгөх гэж байгаа. Энэ одоо ингээд эн чинь ингээд маш олон процесс өрнөж байгаа. Эхлээд би эндээс нэрч. Энэ нэр штэ тий. Нэгдүгüүрт одоо их том эрх ашиг байна. Тийм учраас энд ингээд хүч төрн орж ирж байгаа шиг байна. Хоёрдугаарт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээр Монгол Ардын нам олон хүн. Тэгээ ямар ч асуудал орж ирсэн асуудлыг ингээ хүчнээд явдаг. Ийм хэлбэр сая харагдлаа энэ санал хураалтан дээр. Тэгэхээр ерөнхийлөгчийн ашиг сонирхол тэнд ярьсан ярианд байсан юм шүү дээ. Энэ үндэсний их урлагийн их театрыг цэцэрлэгт хүрээлэн дээр барьж өгье гэдэг тийм ээ Хятадын талд. Тий бид нар хардах хэрэгтэй шүү дээ. Тэ ямар ашиг сонирхол байгаа юм. Ямар их үнийн дүнтэй мөнгө 200 сая доллар гэдэг чи одоо хэдэн төгрөг юм бэ те. Замбраагүй их мөнгө шүү дээ. Тэгээ энэ мөнгийг хэн ашиглах гээд байгаа юм, хэн барих гээд байгаа юм, хэн гүйцэтгэх гээд байгаа юм, ард нь хэн байгаа юм те. Хэлцээрийг хэн хийж байгаа ингээл шат шатандаа л асуудлууд байна те. Тэгэл яаран одоо ингээд бэлэн байгаа газар. Би хэлээд шүү дээ бэлэн байгаа газар. Бэлэн байгаа газар те. Хамгийн амархан аргаар тэ шийдчихэд байгааз. Тэгэхээр ингээд дайраад байгаа. Тэгээд 7 сарын 5-нд чуулганаар хууль баталсан. Тийм байлээ. Тэгээд тэр нь усны тухай хуулийн дээр өөрчлөлт оруулсан гэсэн байлээ. Яг одоо энэ яг зориулсан хууль байгаа шүү дээ. Тийм байл. Яг энд зориулсан. Барилга байгууламж нийгмийн барилга байгууламж ялангуяа энэ төрийн гэд тэ энэ тохиолдолд бол одоо тэр бараг ус мос бол хамаагүй л хонил юм байгаа үстэй. Тэгээ өмнөх хуулиараа яг барилга байгууламж гэдэг ерөнхий үгтэй байсан. Тэгэхээр орж болохгүй болчиход байна шүү дээ. Барьж болохгүй болчиход байна шүү дээ тэнд. Тэгэхээр өөрчлөлтөөр болохоор нийгмийн дид бүтцэгдсэн байсан тий. Тэгээд өөрчлөлтсөн байсан. Нийгмийн дид бүтцээс одоо бусад барилга байгууламжийг барихыг хориглоно гэсэн байсан. Тэгэнгუთ л одоо энэ үндэсний их урлагийн театр чинь нийгмийн дид бүтц болчиход байгаа. Нийгэмд зориулсан их театр байгаа дээ шүү дээ. Тэгээ ингээ ороод ирсэн. Тэгээ тухайн үед нь улсын хурлын чуулган дээр одоо юу яригдчихсэнийг ямар ч байсан сайн санахгүй байна. Гэхдээ баяр тохиолдуулаад энэ хурл яг энэ ажил зориулаад тэр хуулиа өөрчилсөн мэт харагдаж байгааг зарим хүмүүс хэлж байна тэгээд. Тэгээ бид нар одоо хардгал хэрэгтэй шүү дээ. Үйл явдал нь тэгжэл таарад байна шүү дээ. Үйл явдал өгүүлбэр нь тэ төлөвлөгдсөн байгаа нь энэ төр гэдэг тэ наадмын өмнө орсон байна. Тэгээ бид нар мэдээгүй байжсэн чинь алужи хуулиа өөрчилсөн байна. Одоо тэгээд залгуулад нийслэлээр ингээл оруулаад ирж чинь те хаана одоо ингээд асуудал одоо гацаад байна тэрэн дээр нь ингээд хурдан арга хэмжээ аваад явцсан л ба шүү дээ. Тэгэхээр таны хэлдэг зөвлөлт. Тэг яг одоо ерөнхийлөгч өөрөө тэрбум мод гэл одоо мундаг юм санаачлал ингээл өнгөрсөн одоо энэ сонгуульт жилийнхэн бүхэл хугацаанд л явлаа шүү дээ. Тэ бараг эн чинь өөрөө ирээд л мод тариад исэн шүү дээ. Тэгээ одоо гинт яагаад нөгөө тарьсан модоо тайраад дээр нь нэг барилга барихаар болчихов. 200 сая доллараар тий сонирхолтой л байна бас. Их сонирхолтой байна тий. За мэдээч тэгээд ерөнхийлөгчн дээрээс нь
ингэж байгаа бол тэгэл улс их хурлын чингэн нийслэн чингэн шүү дээ. Тэгээ нийслэлээр бид нар яах юм бэ? Ардчилсан нам бол 5хан л төлөөлөгчтэй шүү дээ. 45-аас 5хан төлөөлөгч байгаа. Тэгээ 40 нь Монгол Ардын намаас. Манай нийслэлийн сая 500 мянган иргэн ийм сонголтыг хийсэн. Гэхдээ би бол өнөөдөр хүртэл би итгэдэггүй сонголтонд энэ бол ловөр орсон гэж боддог. Сонгуулийн булхаа хийсэн гэж би бод. За хоёулаа сонгуулийн асуудлыг хойш ярина. Тэгээд ийм нэг зүгээр сураг сонссон. Би түрүү ихэнд хэлсэн те. Ингээ 2 3 газрыг санал болгоод ярилцчихсан. Тэгээ хоёр дахь нь бол бүр хаан бол барихаар болчлоо, яармагт барихаар болчлоо гэж ярьж ирсэн. Гэтэл бас хойшлогдоод удаад ирсэн. Тэгээд сая орж ирсэн. Тэгээ хятадууд нь өөрсдөө дургуцаад ирсэн юм шүү. Би тийг сонссон. Энд бариулъя гэдэг тэгэхээр тэнд газар дээр бариулъя гэхээр үгүй заавал хотын төвд барина гэд. Заавал хотын төвд барина гэдэг утгаараа ингэж явсан гэж би сонссон. Тэрийг нийслэлд нэлээд өндөр албан тушаал хасч ирсэн хүн тэгж ярьсан гэж би сонссон. Гэхдээ харин засаг дарга орлогч өөрөө тэгээ яриад л шүү дээ. Энэ төрийн ажил хийж байгаа хүмүүс ингэж буруу зүрх ярьж болохгүй. Хоёр улсын хооронд энэ чинь дипломат харилцаа. Энэ Монголын газар нутаг үстэй. Энэ Улаанбаатар хотын иргэд өөрсдийнх нь газар нутаг ямаа мэдэх ёстой үстэй. Юу гэсэн үг вэ? Хятад 200 сая доллар гаргаж байгаа учраас бид нар та нарын уух усан дээр чинь барина гэж яриаггүй л үү дээ. Харин тий. Тийм мэтэр ярьж байгаа үз. Харин тий. Хариуцлагагүй албан тушаалтан байна. Энэ нөхөртөө бол хариуцлага тооцох ёстой. Энэ хоёр улсын хооронд маш том одоо хагарал буюу үл ойлголцох асуудлыг бий болгож шүү дээ. Энэ нийгмийг одоо өдөөнд түрхэрж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм? Одоо тэгээд Улаанбаатар одоо бид нар танад те мөнгө гар бид нар ингээд үндэсний урлагийн театр барьж өгөө бид нар ингээд ийм мөнгө та нар газараа шийдчихвэл гэсэн бэлгүүдэд бодвол те өөртөөс хамаарах асуудлаа та нар шийдчихээ гэсэн бэлгүүд. Тэрнэш нөхдүүд орж ирэл те за одоо бид нар яг энэ та нарын уух усан дээр чинь буюу энэ цэцэрлэг хүрээлэн дээр л барина. Тэгээ энэ ч бид нар барилга барина. Та нар энэ ч 40 га газар бэлдээтгэхэ гэж яриаггүй байлгүй дээ. Тэгэхээр ийм одоо буруу ойлголтыг өгж болохгүй. Энэ бол одоо ингээд зүгээр өөрийнхөө санаан зоргоор ирсэн л ийм асуудал байлгүй дээ. Энэ удаад бол ингэж л одоо ойлгох хэрэгтэй. А үнэхэрийн яг тэгж ярьж байгаа бол энэ үндэсний аюулгүй байдал шүү дээ. Маш ноцтой асуудал шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Гадны ус орж ирээд оруулсан хөрөнгөөрөө бид нар дуртай газараа дуртай юмаа барина гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Нөгөө тусгаар тогтносон Монгол улс чи хаана вэ? Тий. Одоо эн чинь санал хураасан. За хамгийн сүүлийн асуудлаар орж ирсэн гэж тий. Тэгээд санал хураахтаа би дэрэг эрцгийг харж илаа л та. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 гишүүнтэй тийм ээ. 40 Монгол Ардын нам, 5 нь ардчилсан нам тийм төлөөлөгчтэй. Тэр тухайн өдрийн яг энэ асуудал би энийг маш ноцтой асуудал учраас өнөөдөр зөрүүдээр таныг сөрөг хүчнээс таныг үрж оролцуулаад яриад байгаа шүү. Энэ бид нар яг таны түрүүний хэлдгээр энэ одоохондоо мэддэхгүй байж болно. Хэрвээ баригдаа цаашаа асуудал явах юм бол 20 30 жилийн дараа яригдах асуудал. Яг нөгөө нэг гол асуудал нь 20 30 жилийн дараа гарч ирэх юм. Ноцтой асуудал учраас яриад байгаа. Гэтэл энэ ноцтой асуудлыг тэр өдөр 26 гишүүн байж хагаад баталсан. За танах бүрэн бүлтгэнээр байсан уу? Тий. Тэгээ ингээд дийлэнхээр манай орж ирээд 26-уулаа сууж хагаад та 26-уулаа сууж хагаад нийслэлд амьдарч байгаа одоо манайх ч одоо нийслэлд хэдүүлээ 1.56 сая хүн байгаа үл үү тийм ээ. Энэ 1.56 сая хүний асуудлыг шийдтсэн. Усны асуудлыг тэнд авч шийдтсэн. Тэгэхээр энэ нэгдүгürt Монгол Ардын намын бусад төлөөлөгчд нь яг юу хийгээд байна вэ те? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа сууж ийн үү? Та одоо хамт суугаад явж байгаа хүний хувьд. Хоёрдугаарт одоо яг нөгөө сая Монгол Ардын намын дотоод хагарал зөрчил дээр харагдаж штеп. Засаг нь давхар дээлтэй байх ямар гай тарьдаг вэ гэдгийг яг харуулж байгаа. Гэтэл нийслэл яг тийм болчихсон тийм ээ. Нийслэлийн одоо Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд нь төлөөлөгчд нь өөрсдөө давхар ингээд дээл өмөрцсөн давхар албан тушаал хашдаг. Засаг даргынхаа шууд удирдлага дор байдаг албан тушаалыг хашдаг тий. Төсөв захиран төсөв захиран зацуулах хэрэгтэй ийм албан тушаал дээр очсон. Нэг ёсондоо одоогийн засаг шиг юм бүрэлдсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд өөрийн гэсэн
өөрийн гэсэн үнэмшилтэй тэрийг одоо дэмжмээргүй байгаа ч гэсэн тэнд дэмжих конопт арахгүй бол болохгүй юм байдал руу ороолаад ингээд суулгацсан байгаа тоххой. Тэгээ зарим нэг Монгол Ардын намын гишүүд өөрсдөө эсэргүүцлээ илэрхийлж илээ яг ярьж илээ те хуучин цэцэрлэг хөрөгийн дарга байсан. Тэр нийслэлтэр ингээд асуудал батлахад 26-уулаа ирж байгаа суугаад 1.7 сая хүний эрх ашигыг баталж ийн гэдэг одоо юу гэсэн үг вэ? Харин тийм. Яагаад ийм сонголт хийчихвэ гэж бид нар бодох хэрэгтэй тий. Намайг төлөөлөөд тэнд сууж байгаа нөхөр намайг төлөөлөх биш өөр нөхрийг төлөөлөөд шүү дээ. Өөр эрх ашигыг төлөөлөөд шүү дээ. Тэ? Бүр төлөөлөхчгүй шүү дээ. Тэгэхээр таны сонгосон сонголт мөн үү? Үгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй. Сардаа нэг удаа болж байгаа хурал дээр төлөөлөгч нар яагаад суухгүй байгаа юм? Харин яагаад суухгүй? Тийм их ажилтаа байгаа юм уу? Та дотор нь байдаг хүн яагаад суухгүй байгаа? Яагаад тийм их ажилтаа байгаа юм үгүй шүү дээ. Тэ? Тэгвэл ажил томилогдсон бол ажиллаа хий. Томилогдох туртаа ажиллаа хий. Томилогддог ажиллаа хий. Төлөөлөгч гэдэг нь сонгогддог хүн. Сонгогддог ард түмний мандат авсан. Багадаа эн чинь 10,000 20,000 хүний санал авсан төлөөлөгч нар баггүй. Тэгээ яагаад тэнд тэр төлөөлөх ажиллаа хийхгүй байна? Иргэдэд төлөөлж тэнд яагаад дуу хоолой болж ажиллахгүй байгаа юм те? давхар ажил нь их байгаа гэдэм болоо. Тэгэхээр асуудал байна л гэсэн үг. Илүү анхаарлаа хандуулаад. Тэгэхээр энэ өөрөө нөгөө манай энэ нэгжийн тухай хуулийн дээрээч тэр те орон нутгийн одоо засаг захиргааны хуулийн дээрээч тэр ингээд алдаанууд байгаад байгаа байхгүй. Сонгогдсон төлөөлөгч давхар ажил хийж болохгүй байх ёстой юм бол. Та одоо яг тодорхой хэллээ шүү дээ. Нэг хөлөөрөө энэ талтаа ингээд ард түмний төлөөлөл болж сонгогдож хуралд суудаг. Нөгөө хөлөөрөө тэр одоо доор нь ажиллах ёстой гүйцэтгэх засаглалтаа томилогддог албан тушаал дээр нөгөө хөлөө тавьчихдаг. Сонгогддог дээр хөлөө тавьсан, нөгөө хөлөө томилогддог дээр тавьсан. Ийм сонирхолтой ийм одоо юу гэмт одоо энэ гажуудал юм да тий гажуудал. Тэгээ зөв нь юу вэ нөхлөөр төлөөлөгч бол доороо одоо ажлын алавтаа тодорхой одоо төсөвтөө хяналт шалгалтаа хийдэг, журмаа баталдаг, тэрнийхээ араас явдаг тий ажлын албаны тодорхой зардалтай байх ёстой. Тэр зардлыг аваа хийсэн шүү дээ. Нэг ч одоо зардал байхгүй шүү дээ. Үйл ажиллагааны зардал гэж байдаг байсан хуучин. Тэрийг аваа хийсэн. Тэнгүү төлөөлөгч нар бүгд гүүгээд цалинтай албан тушаал руу очиж байгаа байхгүй давхар. Тэгээ нэг орон нутгийн өмчт нэгжүүд хариуцаад сууж байгаа. Тэгэл тэр ажил нь болохоор засаг даргын доор нөгөө хөлөөрөө болохоор нөгөө нүрээрээ болохоор хуралдаан дээр болохоор засаг даргын дээр суугаад байдаг. Тэгээ эн чинь бүр асар том ашиг сонирхлын зөрчил явж байгаа байхгүй бүр яг биеэрээ илэрхийлж байгаа байхгүй. Тэгж болохгүй. Тэгэхээр ингээд өөрөө эн чинь зөв нь юу вэ нөхлөөр төлөөлөгч гэдэг бол те давхар одоо гүйцэтгэх засаглалын томилогддог албан тушаал хашиж болохгүй. Төлөөлөгч бол 4 жилийн хугацаанд зөвхөн төлөөлөх иргэдийн уралдаа суун иргэдийн асуудлыг хилэгдэж байгаа асуудалтай холбоотойгоор те судалгаа хийх, асуудал хилцүүлэх. За энэ тодорхой хэмжээний зардал нь байдаг ингээд юм. Тэгэхгүй сонгогдчоод зарим төлөөлөгч нар нь тэгж илдэг шүү дээ. Одоо шинээр сонгогдсон төлөөлөгч нь өнч төлөөлөгч нь цалин байдаг юм шүү дээ. Гэхдээ цалин байхгүй шүү дээ. Цалингүй шүү дээ. Тэгээ ямар ч үйл ажиллагааны зардал байхгүй. Үйл ажиллагааны зардал байхгүй. Тэгвэл хувийнх юм хийгээ гэв. Нэг хэсгэндээ хувийнхан компани ажлыг хийж байгаа. Нэг хэсэг нь би одоо ч тэгвэл цалинтай ажил хийхгүй болохгүйгээд нийслэлийнхаа нэг агентлаг руу орчиж байгаа. За одоо тэгээд ингээ нэгэнт батлагдчихлаа тэр ажил одоо барилга барих ажил үндэсний урлагийн их театр. Одоо энийг эсэргүүцхийн тулд яах ёстой? Хууль зүйн гаргалгааны юу гэдгийг нийтх дээр. Одоо яг хөө ингээд нөө иргэд мэдээлэл сайтай байна л да. Ялангуяа манай хотын иргэд өөрсдийнх нь одоо амьдрах орчны асуудал хөндөгдөж шүү дээ. Уух усны асуудал, эрүүл мэнд те амьдрах орчны асуудал хөндөгдөж шүү дээ. Тэгээд хуулийн гаргалгаануудыг гаргацсан. Өнөөдөр ихэд л баяр даргад иргэдээс гомдол 50-аад иргэний гарын үсгтээ гомдол юусэн бэл энэ асуудлыг дахиж хилцээч. Ийм хууль зөрчиж байна. Энэ одоо тогтоолыг дэмжсэн төлөөлөгч нар бол те бидний эсрэг шийдвэр гаргасан байна. Иргэдийнхэн эсрэг шийдвэр гаргасан байна. Хуулийн дээр иргэдийнхэн эсрэг шийдвэр гаргаж болохгүй байхгүй. Тэгэхээр тэр энэ хуулиа зөрчсөн. Тэгээ энэ асуудлыг дахиж хилцээч гэдэг ингээд асуудал гаргаж байна. Ер нь бол иргэдийн урлаар хилцсэн асуудал те дахиад одоо бид нар өөрчилж болно л доо. Тэр эрх нь бол нээлттэй байдаг.
Яаж харна? Яг юм санал гаргах юм уу? Санал гаргана. Гаргасан саналаа хэлэлцэн дахиж оруулж ирнэ. Тэрнээ шинчин ингээд батлагдаад ингээд бүхэн дууссан гэсэн үг биш. Дахиад унаад ивэл яах. Одоо хэлээд нэг чинь олоолаа. Харин тийм тэгэхэд яагаад унаад байгаа? Яагаад унгаагаад байгаа юм? Тэ? Тэгвэл тэр иргэдэн саналаа хэлээ л дээ. Үнэхээр одоо өөрийн чинь төлөөлж байгаа юм уу үгүй юм уу? Өөр нөхдүүдийг төлөөлөд байгаа юм уу те? Тэрийг тодорхой болгож шахах хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд хоёулаа энэ сэдвийг хаач. За ямар тач ингээ ийм процесс өрнөж байгаа ийм ажил явах гээд байгаа шүү. Тэгээ батлагдсан. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаараа батлагдсан асуудал мэдээж дахиад ингээд хилцэж болно гэсэн ийм гаргалгыг Бацогт төлөөлөгч хэлж байна. Тэгээд иргэд ч гэсэн энд анхаарлаа хандуулаад болохгүй шүү гэдэг талаас нь энэ нийслэлийг жоохон шахах хэрэгтэй байх гэж миний хувьд бол бодож байгаа. За хоёулаа дараачийн асуудалд орно. Одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болсон хуралд одоо ингээд төлөөлөгчд түрүүн би суухгүй байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө нэг түрүүнийхээ хоёулаа үргэлжлүүл ярьж. Энэ нөгөө давхар дээлтэй байгаад байгаа энэ асуудлыг яаж шийдэх вэ? Тийм одоо та бүгдээс гаргаж байгаа танаа бүлгээснэд ч юм уу те ийм байгаа болио. Энэ бол та нар тэр улам дарамт болж байгаа байхгүй юу? Нөгөө цөөнх байгаа. Дээрээс нь дахиад тэнд багцлаад авчиж штэ хүмүүсээ те. Тэгэхээр ингээд та бүгдийн ажилд сөрөг хүчтэнд улам дарамт болж байгааг тодорхой. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэдэг тийм гарц гаргалгааг ер нь таад боловсруулж байгаа юу? Хөргүүлэх юм байна уу? Энэ одоо нэг хууль тогтоогч нарын хийх ёстой ажил байхгүй. Улсын хурлын гишүүд те энэ хуучин нийслэлийн төлөөлөгч байсан, за аймаг дүүргийн төлөөлөгч нар байсан нөхдүүд тэнд одоо байгаа л билгүү дээ. Улсын хурал дээр одоо энэ 126 гэдэг чи одоо нэлээд олуулаа биш үү. Тэгэл тийм тал талын төлөөллүүд одоо яг миний санаж байгаагаар бол манай өнгөрсөн 2020-24 онд гэхэд энэ чинь 7-8 хүн орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөхдүүд энэ хуулийн санаачлах хэрэгтэй л дээ. Бид нар эндээс одоо 1000 хилээд нэмэргүүлдэ. Эцсийн одоо яг хууль санаачлаад баталдаг одоо байршил нь бол улсын хурал шүү дээ. Тэ? Тэгэхээр тэнцэнэ асуудлыг ярих хэрэгтэй баг. За зөв нь юу вэ нөхлөөр түрүүн хэллээ шүү дээ. Энэ давхар дээлтэй байж болохгүй. Анханасаа сонгуульд та нэр дэвшгэж байгаа бол нийслэлийн одоо сая 500 мянган иргэнийг төлөөлөх гэж байгаа бол 45-ын 1 болох гэж байгаа бол тэ анханасаа та засгийн ямар нэгэн одоо томилогддог албан тушаал дээр очихгүй гэдэг энэ их тодорхой байх ёстой тэ тэгжиж тэр одоо амлалтыг авсан хүмүүс тэндээ очиод их бод хуралдаа суучих ёстой. Хуралдаа суугаад тодорхой ажлын хэсгүүдэд орж ажиллаад судалгаа хийгээд тэ иргэдтэй санал одоо асуулга явуулаад ингээд ажиллаж явах ёстой юм байна. Гүйцэтгэх засаглаас орж ирж байгаа асуудал болгон дээр нь одоо ажиллаж явах ёстой. А тэгэхгүй зүгээр ингээд ямар ч одоо цалингүй ямар ч одоо үйл ажиллагааны зардалгүй болохоор нөгөөдөлч тэнд очиж ажиллахгүй байгаа даа шүү дээ. Яармагт очиод тэнд суугаад орж ирж байгаа одоо энэ 10 асуудал дээр нэг хүрчлэн танилцахыг хүсэхгүй шүү дээ. Нүд бол орж ирдэг конопод орчаал гараа авчиж. Тэгээд нөгөө цалинтай ажил дээр очиод хуруугаа уншуулаа сууж шүү дээ. Тэгэхээр эн чинь өөр юм нүү тогтолцооны одоо гажууд л байгаа даа шүү дээ. Энийг бид нэр өөрчлөх ёстой. Энийг ер нь байнга ярьдаг. Байнга л ярьдаг. Одоо би одоо төлөөлөгч болсноосоо хойш л энийг ярьж байна. Тэг харамсалтай нь одоо биелсэн юм алгал байгаа тань л та. Тэг хизээ биелэх юм бүүмэд ямар ч үсэн нэг намууд нэг мөрийн хөтөлбөр энтертэй оруулаад энийг ингүүл болох л байх гэж бодож байгаа. За яг хуу Монгол Ардын намынхантай одоо бүлгийн дарга тэргүүтээ нөхдөөтэй бол энэ асуудлыг бид нар бас ярьж л байсан. Ер нь бид нар нэг засаг захиргааны нэгжийн хуулиндаа нэг тодорхой өөрчлөлтүүдийг оруулмаар байна. Ер нь энэ хурлын төлөөлөгч гэдэг бол ийм одоо нэг бодиттой юм уу эрх мэдэлтэй. Одоо ингэ харж байгаад айгүй их эрх мэдэлтэй байгаа үстэй. Ийм том шийдвэрийг гаргачихж байгаа үстэй. Нэг талаараа ийм эрх мэдэлтэй. Нөгөө талаараа одоо түрүү хэллээ шүү дээ. Үйл ажиллагааны зардал байхгүй. Цалин мөнгө байхгүй. Тэгэхээр тэр хүн хаана очиж ажиллах вэ? Нэг бол цалинтай хувийнхан бизнесийг хийж явна. Нэг бол төрийн одоо энэ томилогддог албан тушаал дээр давхар очиж. Тэгээд төсөв захирам зарцуулаа суугаад. Тэгээд хурлын ажил ингээ хойно орхигдоод. Гэтэл ийм чухал асуудлууд хилцэгдэж шít. Хэрв одоо ингээд зөв голдролтой байсан бол энэ 45 төлөөлөгч 45-уулаа тэр хуралдаа суух хэрэгтэй. 26 биш. 45-уулаа суугаад тий. Энэ асуудал хилцэхээс өмнө наан нь одоо ингээд
олон нийтээр хилцүүлээд олон талаас нь ингээд яриад хэвлэл мэдээд олон нийтээр ингээд явна. Гэтэл бид нар яаж батлагдсных нь араас явж шít. Биднэрт хэвлэлийн зардал байхгүй. Үйл ажиллагааны зардал байхгүй. Тэгээ цаанаас тавьж өгсөн өдрийн лайв дээрс нь шууд дамжуултаас нэг тасалж аваад өөрийнхөө пэйж дээр л тавьж байгаа байхгүй. Тэгээ нөгөөхийн зарим нэг одоо зөв одоо бодолтой хэвлэлийнхэн бол гаргаж байгаа. Энэ болохгүй асуудал биш үү. Тэгэл ихэнх нь чимээг ингээл өнгөрчихөж байгаа байхгүй. За одоо ингээд хотын дарга гэж нэг хүн байна. Манай нийслэлийн хот. Тэгээ хотын дарга гэж хүн ер нь намаас сонгогддог байх хэр зөв гэж бодож байна. Одоо жишээлбэл намаас нэг хүн сонгогдоод орж ирээд яг түрүүний хоёулын яриатай өргөжлүүлэхэд ингээд нөгөө хүмүүсээ багцлж аваад төрийн өмчт компани нэг захирлаар тавиад одоо 20 хэдэн хүн байна. 25 6 хүн байгаа ах шүү те. Төрийн өмчт компанид захирал хийж байгаа. Давхар хашиж байгаа те. Тэгээ нийслэлийн төлөөлөгч. Ийм 20 хэдэн хүн гэдэг чинь тэр чинь бараг 50-50-аас илүү хүн орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл хотын даргын өгнүүд тэр хүмүүс очивол юун дээр ч хамаагүй тэмцэн коноп дарнаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг ингэж хийгээд байгаа хотын даргыг намаас томилдог асуудал хэр зүв бэ? Энэ намын бодлого явна шүү дээ тэнд. Одоо өмнө нь яг энэ хотын даргатай холбоотой асуудлыг бас их ярьсан. Хэд хэдэн бас хэвлэл мэвлэлээр ингээд ярьж ирсэн. Дахиад нөгөө нэг юм давхар албан тушаал ашиж байгаа хотын дарга маань өөрөө. Улаанбаатар хотын цэцэг дарга, нийслэлийн цэцэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Хоёр алба богоц захирагч. Хотын дарга бөгөөд захирагч. Тэгэхээр энийг одоо ихэнх хотууд бол ингээд салгацсан байдаг тусад нь. Салгацсан байдаг. Захирагч нь тусдаа, хотын дарга нь тусдаа. Захирагч нь илүү юм аж ахуйн чиглэлийн ажлыг хийдэг. Захирагч нь, хотын захирагч. Хотын захирагчийг хотын иргэд өөртөө сонгодог. Хотын захирагчийг хотын иргэд өөртөө сонгодог. Засаг дарга нь илүү энэ нөгөө нэг юу тал руугаа, хурал тал руугаа. Засаглал тал руугаа, төрийн одоо үйлчлэгээ тий. Төрийн үйлчлэгээ чиглэл рүүгээ. Засаглал тал руугаа гэсэн. Нэг нь засаглал, нэг нь аж ахуй байгаад байгааз. Гэтэл аж ахуй засаглал хоёрыг нэг хүн хийгээд байгаа байхгүй. Нийслэлийн цэцэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Тэгэхээр Улаанбаатар хотын захирагчийг хотын иргэд сонгодог байх ёстой. Яг тэгэхээр энд одоо зам тавьмаар байна, энд гэрэлтүүлэг тавьмаар, энд ногоон байгууламж, энд цахилгаан тавьмаар, энд дулаан тавьмаар байна, тэ? Энэ газрыг чөлөөлмөр байна. Энэ аж ахуй ажил мөн үү? Аж ахуй ажиллахгүй. Энэ ажлыг хэн хийх юм? Таны амьдрах орчныг сайжруулахын тулд таны саналыг авсан хүн таны төлөө ажиллана шүү дээ. Намынхан саналыг авсан хүн хэний төлөө ажиллах нь вэ? Намынхан төлөө ажиллана шүү дээ. Мөн үү? Ялгаа нь энэ баггүй. Тэгэхээр одоо магадгүй хотын одоо Баянзүрх дүүргийн тэ 28 дугаар хороо Хужир улангийн одоо дугаар хорооны иргэний саналыг авсан хотын захирагч бол тэр Хужир булангийн асуудлыг анхаарч ажиллана үсттэй. Хаа үсэн Баянзүрх дүүргийн хамгийн захад байгаа тэр 20 дугаар хорооны асуудлыг авч хилцэнэ гэсэн үг хот дээр. Тэгвэл сонгогдсон хотын дарга ямар асуудал хилцэх юм? Сонгоныхаа асуудлыг л хилцэн үстэй. Өөрийнхөө сонгогдсон тойрог дээр л ажиллана гэсэн үг шүү дээ. Тэр хүнд тэр Баянзүрхийн 20 дугаар хорооны асуудал 30 дугаар асуудал шүү дээ. Тийм бооц. Тэгэхээр ингээд хотын сая 500 мянган иргэн Улаанбаатар хотын захирагчийг өөртөө сонгох ёстой. Хотын захирагчийн сонгуульд тусдаа явдаг байх ёстой. Энэ хотыг зөв удирдсан хүн дараачийн ерөнхий сайд хийх ёстой. Дараачийн ерөнхий сайд дараачийн ерөнхийлөгч болох ёстой. Мөн үү? Тэгэхгүй ингээд хөдөө нэг аймгийн засаг дарга хийж үзээгүй хүн бүхэл бүтэн Монгол улсын ерөнхий сайд хийж чадахгүй. Хийгээл яваад ирсэн юм шүү дээ. Тэгээд тийм сайн байгаа юм уу? Хийгээд явсны үр дүн өнөөдөр юу вэ? Үр дүн нь бидний байгаа байдал ийм л биш үү? Тэгэхээр яах нь вэ? Нөгөө бие цаад гэрээ цаа төрөө цас гэдэг шиг те. Нөгөө мэр зарчим. Засаг захиргааны нэг чинь ямар байдгийг? Хотын амьдрал ямар байдгийг? Орон нутгийн амьдрал ямар байдгийг? Энийг удирдаад амжилттай аваад яваад хөл дээр нь босгоод ирсэн юм уу? Эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд, иргэдийнхэн хувьд те. Энэ хүн ингээд шатлан ахиж явах ёстой юм. Тэгхгүйгээр яаж вэ?
намын нэг хэдэн хүн тойруулж суугаад лоббитод 15 хүнийг хаг бацчихад л тэгэл ерөнхийсэд ерөнхийлөгч болол явчих шүү дээ. Хотын дарга болол явчих шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэгэхээр иргэд бид одоо ингээд нийтээрээ сонгодог баймаар байна. Тэ? Миний амьдрах орчныг хэн сайжруулах уу гэдгийг би сонгомоор байна. Тэ? Тэрнөөс тэнд нэг намын удирдах зөвлөлийн 15 нөхөр сонгомооргүй л байна л да. Логик нь бол намыг нэгэнт ард иргэд сонгоцсон юм чинь тэр хотын дарга хүлээн зөвшөөрөгдөх ёстой л гэж бодод байдаг юм шиг. Тэр намынхан талаарх тийм сайн ойлголттой юм манай иргэд. Харин тийм би одоо ингээд сүүлийн залуучууд ихэнх нь би нам босаа, би нам муухай харагдчих. Гэвч яаж улс орноо сайжруулах гэдэг бүх одоо сонголтууд чинь бүх эрх мэдэл чинь нам дээр байх гэдэг шүү дээ. Одоо харин илүү их оролцдог болсон юм шүү залуучууд. Харин тий одоо оролцоосаа сайн оролцоосаа оролцож иж өөрчлөгдөн шүү дээ. Оролцохгүй бол өмнөр чинь конопи чинь дараал юм. Өмнөр чинь саналыг чинь явуулаа л юм гэсэн үг шүү. Тий. За одоо ингээд бас өргөжлүүлээл яг наат асуудалтай чи хоёлаа холбоол дараачих сэдвэр орч. Сонгуул ярьсных. Мэдээж ярихгүй болохгүй тийм ээ. 45 гэдэг харьцааг та 5 төлөөлөгч ардчилсан намаасаа нийслэлийн намаа ахалж ороод гаргаж ирсэн хөө. Энд шуудаар хэлэх юм бол энд ардчилсан нам тавуулгахнаас сууж байгаа таны буруу. Тэ. Та ажлаа хүлээлгэж өгсөн үү? Хүлээлгэж өгөөг баг. Яагаад? Нийслэлийн намын одоо даргаыг асууж байна тий. Сая улсын хурал дээр хамтарсан засаг солигдлоо шүү дээ. Тэгээ манай сонгуул авч орсон ган төмөр дарга маань солигдлоо шүү дээ. Тий, ажлаа өглөө. За ингээд нөгөө юугаар дараалалаар л явж ийн л та. Одоогоор 21 аймаг 9 дүүрэг нийслэлгээд бүтцийн одоо ямар нэгэн хурлууд явагдаагүй байгаа. Явагдахгүй шүү гэдэг одоо чиглэл ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр юу гэж юм гэхээр нөгөө намын тухай хуулийн дээр өөрчлөлтүүд орж байгаа шүү дээ. Бид нар нөө дээд шүүх рүү хуулийнхаа юмыг өгсөн байгаа шүү дээ. Дүрмийнхаа одоо өөрчлөлтийг өгсөн байгаа шүү дээ. Энэ дүрмийн өөрчлөлтийн араас залгуулад явах юм. Миний хувьд бол хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Одоо яах нэгэнт сонгуульд өрсөлдөөд хотын иргэдийн сонголт Монгол Ардын намыг сонгосон шүү дээ. Бид нар зөндөө мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн тий. Өнгөрсөн 2016-аас 2024 он хүртэл 8 жилийн хотыг Монгол Ардын нам удирдсан тий. Тэгээд саяны сонгуульд дахиад удирдъя гэсэн. Тэгээд хотын иргэд л өөртөө сонгосон шүү дээ. Ардчилсан нам 12-оос 16 онд Батуул гэдэг хотын даргатай ямар одоо хотод өөрчлөлтүүд хөгжлийг авчирсан тий. Бид нар дараачийн тэр хөгжлийг бас авчиръя гэдэг мөрийн хөтөлбөр төвшүүлсэн. Тэгээд иргэдийн сонголтыг одоо бид үгүйсэх аргагүй шүү дээ. Миний хувьд бол намынхан даргын ажлыг өгье л гэсэн. Гол нь эн чинь бас нам шүү дээ. Бас нэг өөрийн гэсэн дүрм журамтай тий. Энэ хурлууд нь болоогүй байгаа тань. Дөнгөж одоо намын даргын хурал болсон. Энийг залгуулад дүрмийн одоо өөрчлөлтөө өглөө. Ингээд дээд шүүхтэр дүрмийн өөрчлөлтийг хэрв бүртгэхэд хүлээгээд авчвал тэр дүрмийн өөрчлөлтийн дагуу 21 аймаг 9 дүүрэг дээрээ энэ одоо 330 сум дээр ч юм уу те энэ одоо шат шатны бүтцийн одоо сонгуулиуд маань явагдана. Иргэд Монгол Ардын намыг сонглоо гэж та сайн ярьж шүү дээ. Тэгээ яг тэрний өмнөхөн та ярьж байхдаа иргэд яг Монгол Ардын намыг сонгосноо гэдээ яг ярьсан. Тэгэхээр энэ одоо логикийн хувьд нэг хоёр өөр юм байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг юун дээр алдчихв? Тэгээд яг таны миний сая өмнөх асуултан дээр нь хариулж байна. За сонгуул хэд өдөр болсон орон нутгийн сонгуул? Өдрийн хэлтэй. Өдрийн нь санахгүй байна. 5 өдөр шүү. 5 өдөр болсон тий. 5 өдөр. Яагаад 5 өдөр гэж бодож байна? За яг янз янзаар л тайлбарлалтын тэрийг хүмүүсийн анхаарал зэрэгцэн тий. Ийшээ гараа явцсан хүмүүс бодож байгаа хгүй ялангуяа залуучууд те 5 өдөр гэхэлэр ер нь бол нэг юм итгэхгүй намаас үүдсэн сонгуулаас үүдсэн улсууд бол те 5 дахь хагасаа бүтс 3 өдөр 4-р ажил тарлаа явуулдаг. Орон нутгийн сонгуул би одоо жишээлбэл миний нэр дэвшсэн тойрог 50% байшин орол 50% гэр орол байсан. Байшин орол 4-р орой ингээд гадаа цогцоолоод сулраад эхэлсэн. Манай одоо сонгуул дээр ажиллаж исэн хуулагч хүмүүс ярьж ирсэн надруу. Нэр дэвшигчээ ингээд байрны зогсоолууд сулраад эхэллээ.
маргаашийн сонгуульд саналаа өгөхгүй юм байна. Хүмүүс ч хотоос гараад эхэллээ. Агаар сэлгэнд гараад эхэллээ гэдэг. Бүгдээрээ гараа явцсан гэж юу? Дийлэнх нь гэж яриад байна уу? Тэг одоо тэгэл тодорхой бас тэр санал өгөх ёстой хүмүүсүүд ч гараал явсан ба шүү дээ. Өөрсдөө гараа явсан билүү дээ, тий? Өөртөө л гараа явчих шүү дээ. За за. Би бас хүмүүс аваа явчих юм болов. Урд өдөр нэг бол цэнгэлсэн юм болов. Мэдхгүй энэ тэрийгээр та хэд яг дотор гал дээр нь ажиллаж байгаа хүмүүс сайн. Сайхан хөдөө нэг 2 хоног амралтанд явчаад ирэхгүй юу гэд цэнгэлсэн байхыг бас үгүйсэхгүй тий. Ингээд хардах юмуд их байна. А тэр будалд ягаад байхгүй болчих тий. Санал өгөлтөн дээр өмнө нь тэмдэглэдэг байсан шүү дээ. Тэ тэмдэглэдэг байсан. Одоо энэ төр тэмдэглэгээ энэ төр байхгүй болцсон. Гэт тэ. Хэд хэдийн юм одоо хүчин зүйлүүд байгаа юм. Хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. Энэ сонгуул дээр сая. Тэгээд эрцгийг байхгүй болгоцсон. Энэ хамгийн чухал эрц байхгүй болгоцсон. Одоо сая хоёлоо 45 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч саяны одоо шийдвэр гаргах дээр оролцсон ба шүү дээ. Тэрний 50 дээр нэмэх нэг хөв буюу нэг 15 төлөөлөгч санал өгөхөд л асуудал шийдэгдэж шүү дээ. Гэтэл энэ нийт төлөөлөгчтэй хэд юм? 3-1 л байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр саяны сонгуульд ямар улсууд эрцгүй болгочихлоо яах нь вэ? Зүгээр л нөгөө нэг намын гишүүдийн л тий, намын гишүүдийн л сонгуул болчихж байгаа байхгүй. А хот дээр тэгэхээр намын гишүүдээр уралдвал хэн нь илүү юм? Мань илүү байна уу? Ойлгомжтой шүү дээ. Чи 8 жил энэ 9 дүүргийг чинь бүтэн одоо хэсгийн ахлагчдаараа маллаж байгаа үстэй. Хэсгийн ахлагчийг мэднэ үстэй тий. Одоо улсын хурал дээр хэдэн тэрбум төгрөгийг хэмжих юм бол хэсгийн ахлагчд өгөхгүйгээр их юм бол баг шимжтийн цалин өгчих юм байна гэл ингээл гişүүд санал гаргаад байгаа үстэй. А тэгвэл хэсгийн ахлагч ямар ажил хийдэг юм? Иргэдэд Тий төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ л гэж байгаа юм тийм үү? Айлын хаалганууд чинь айлуудаа алгалж ялгаж чинь мэдэн штэ. Хэсгийн ахлагч юм уу 400 өрхийг бол зүгээр чэйжээр мэдэн штэ. 400 өрх. Энэ арцсан нам, энэ ардын намынх те. Энэ саарл, энэ халамжих эднийд гурил өгнө, эднийд будаа өгнө. Мөн үү? Тэгээд тэр л уралдаан болсон штэ. тэгээд тэр тогтолцоог тэгээд тэрэн дотор чинь хотын иргэн байна уу? Гомиткод Одоо харин тэгээд намын гишүүд за тэр хэсгийн ахлагч тийм үү? Одоо Монгол ардын намын Улаанбаатар хотын гишүүдийн амьдрал сайхан байхгүй л байгаа хэлгүй дээ. Адилхан л хотын зовлон туулаад явж байгаа юм шүү дээ. тэгж л байгаа байлгүй дээ одоо би мэдэхгүй байнаас. Хотын иргэн гэдгээрээ сонголтоо хийсэн байна уу? Хийсэн байна. Тэгэхээр би тэрэнд нь хэлээд байгаа юм. Та хэдийгээр Монгол ардын намын гишүүн ч гэсэн та утаагаар амьсгалж л байгаа. Та төвжрэлд орж л байгаа. Таны амьдрал ядуу хിവэрэл байгаа. Та стресс нэр бухимдалтай л байгаа. Таны хүүхэд одоо хичээлдээ явж чадахгүй л байгаа. Энэ тэдний намын алдаатай бодлого واخгүй. Тэгээ энийг мэдсээр үж дахиад дэмжсэн л биш үү. Тэгэхээр энэ хотын иргэний хувьд хотын ирээдүйн төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө сонголтоо болно хийх ёстой 4 жилийн амьдрал. Хүний амьдралын 4 жил гэдэг бол хайрын цаг хугацаа шүү дээ. Тэгээд бид нар энэ хайрын цаг хугацааг л алдаад л байна гэсэн үг л дээ. Уул нь бол энэс сайхан орчинтой, энэс сайхан одоо нөхцөлд амьдарчих боломж байгалах шиг байна. Гэтэл энэ боломжоо бид нар алдаа л байна гэсэн үг. Харин байгаа болов одоо бүр сүлдээ итгэлгүй болж байгаа шүү дээ хүмүүс. Байлгүй ядгийг. Яагаад Яаж сайхан амьдрах вэ? тэг яагаад та нар итгэхгүй байгаа юм? Харин би одоо төлөөлөгчийн хувьд танаас асууч шүү дээ. Харж байгаа үстэй. Ингээд дээрээсээ ахуулаад ямар их хулгайг хийцэн байна вэ гэдгийг л бид нар харж штт тийм үү? Ингээд зөвхөн энэ бол нэг Титаник кинонд дэр гардаг шиг мөсөн уулын орой гэдэг шиг тий. Ийм л зүйл штт. Тэгээ нөгөө энэ улс их орондоо хэрэгцээ биднэрт хуваарлагдах ёстой тэр баялаг тий тэр боломжууд чинь физикийн хүний одоо кармаг л түнтилгээд нь штт. Тэ? Тэгээ тэр хүмүүс яаж юм? Эргээ тэр мөнгөөрөө сонгуулийг ялуулж штт. Тэгээ нэг ийм тойрог яваал юм гэсэн үг байхгүй. Житгэрийн зориг шиг юм. Тэгээ нэг ийм тойрог яваал юм гэсэн үг штт. А гэтэл тэдний өвөө эмээнэр тэднэрт үлдээсэн баялаг биш үсттэй. Миний өвөө эмээ ч гэсэн энэ баялагын төлөө тэ цусаа урсгаад л явж исэн штт. Бүгд хүртэх ёстой штт. Таны өвөө эмээ, таны өвөг дийц. Миний өвөө эмээ, миний өвөг дийц. Тэрнэш тэр нэг цөөхөн хитгэн нөхдүүдийн өвөг дийц нь тэр хэдэд үлдээгээгүй үсттэй.
бидний л өвөг дээдсэн шүү дээ. Монгол гэж одоо тий энэ газар нутгийг бидэнд үлдээсэн бидний өвөг дээдсэл ирээдүйн үр хойчтой одоо та бүхэн 20 жилийн дараах усанд санаа зовж штэ. Уух усандаа санаа яг энтэй адилхан штэ. Тэр усууд тухайн үед л одоо өөрсдийнхэн үр хойчтой үлдээ игээд л тэмцэлдэл амь насаа үл хайхар нь зүтгэж исэн байлгүй дээ. Одоогоороо би магадгүй адлагдаад явж байгаа штэ. Энэ асуудлыг хүндснөөрөө гэдэгтэй адилхан тий. Тэгэхээр та бүхэн 20 жилийн дараах үр хөвгтийнхэн уух усанд санаа зовж байгаагаа адилхан мөн үү? Энэ одоо бидний өвгдөц бидэнд ийм хэмжээний одоо сайхан амьдрах боломжийг үлдээсэн. Харамсалтай нэрх мэдлэлтэй цөөхөн улсууд энийг буруугаар ашиглаад байна. Тэрийг одоо бид нэр зах цухаас нь мэдэж эхэлж байна. Дөнгөж зах цухаас нь. Энийг зөв хуваарлуул хөгжиж штэ. Ямар ч асуудалгүй штэ. Хөгжиж штэ. За нэг ийм асуудал байдаг тань дээр нөгөө ачилгын компаниудыг нэг нийслэлд орлого төвлөрүүлдэг болох тал дээр нэг юм яриад явж ирсэн тий. Тэр чинь яг юу болов? Бүр байхгүй болсноо эсвэл тэр хууль зүйн ам руу нэг бичиг өгсөн гэдэг нэг юм ярьж ирсэн шүү дээ. Тэгээд тэр ер нь яач вэ? Тий, төлөөлөгч хүн бол хотын асуудлыг барьж аваад ард нь гардаг байх ёстой. Одоо миний хувьд би нийслэлийн төлөөлөгч 16-20 онд бол би Улаанбаатар хотын хөрсний бохирдол гэдэг энэ асуудлыг би барьж авч бүтэн 4 жилийг ажилласан. Одоогоороо 4 сарын одоо 24-ний өдөр чинь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эсрэг өдөр шүү дээ. Би тэр үед судалгаа хийж исэн. Ингээд Улаанбаатар хотын хөрсний бохирдол болохоо байсан байх шүү. Тэ энэ хар тугалгын хэмжээ чинь нэмэгдсэн байх шүү. Энэ нэг олон машин засваруудын тосмаас л хаашаа явж байна. Энэ хөрсийг чинь дуусгаж шүү. Тэ ингээд ингээд асуудлуудыг аягүй хөндөж явж исэн. За ингээд ажил хэрэг болол тэгтээ сөрөг хүчин шүү дээ би чинь. Сөрөг хүчин гэрнээсээ л одоо энэ ажлыг санаачлал ажлээс гаргаад явжсэн. Сая 20-24 онд би яг над машин ажилттай холбоотой асуудлыг хүндсэн. Тэр нь юу нөхлөөр одоо ингээд иргэн хувийн хвшил хоёрыг хооронд нь алцуулаад хайчиж байгаа байхгүй. Дунд нь энэ зохицуултыг төр хийх ёстой юм. Гэтэл энэ журам нь өөр айгүй тодорхой бос. Эннээс болоод маш их хүмүүс эд хөрөнгөөрөө хохирсон, эрүүл мэндээрээ хохирсон, хөрөнгө мөнгөөрөө торгуулаар хохирсон. Ингээ явж байгаа тий. Гэтэл бас нэгдүгээр игнэн дээр машин тавих нь бас буруу байгаад идэх. Төгжрэлд бас нэмэр болоод идэх тий. Гэтэл энийг яаж зохицуулах ёстой юм? Ингээ зөндөө судалгаануудыг хийсэн. Ингээ харахаар нөгөө нэг журам нь өөрөө аюул учир дутагдaltaй журам. Тэгэхээр энэ журмыг бид нар сайжруулах ёстой юм байна. Яг орчин үе одоо энэ хоттой тааруулсан хэлбэрт оруулах ёстой байна. Цагууд бүсчлэлийг заах ёстой, цагуудыг заах ёстой. Тэ? Тэгхгүйгээр энэ зохицуулт ерөөсөө явахгүй. Яг тэгэхээр тэртээ нэгтрал ихтэй авто зогсоолгүй энэ хотод хүн машинтайгаа орж ирээ ажил хөөцөлдөглөөр хаана тавих юм машина. Нэгдүгээр игнэн дээр л тавина шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэр цагийн хязгаарыг бид нар тавих ёстой. Улаанбаатар ямар үед ачаал авдгийг. Яг нэг ажил тарах, ажил орох үеэр те. Тэгвэл тэр үед нэгдүгээр игнэн дээр хогт машин тавьж болохгүй. Бусад үед нь гайгүй чөлөөтэй яваад төгчөөс тэр үед нь тавиад төлбөрөө төлөөд явж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд бүтэн 24 цаг хорчдөг. Юу гэсэн үг юм бэ? Тэгэд эн чинь тэгвэл өдөр зарим цагууд дээр энэ зам чинь хов хосон л байж идэг шүү дээ. Тэгвэл тэрий чинь ингээд тойроод ажил хөөцөлж байгаа хүн чинь ингээд бензин өгөөрөл зогсоол хайгаад явж байгаа. Машина байршууллаа, төлбөрөө төллөө, ажлаа амжууллаа, буцаал гарлаа. Гэхдээ тэр одоо 16 цагаас 20 цагийн хооронд юм 19 цагийн хооронд тэр тавьж болохгүй. Өглөө 7-оос 9 цагийн хооронд тавьж болохгүй. Бусад цагууд дээр та багахан төлбөртөө тавьж болно. Ийм л одоо журмууд шүү дээ. Ийм энгийн ийм журмууд байхгүй. Ийм энгийн журмууд. Тэгээд нөгөө ажилт хийж байгаа компани эрх ашигч машин унаад явж байгаа хүний эрх ашигыг бид нар хангаж байгаа. Төрч энэ дээр нь зохицуултаж бид нар татвараа авъя л та бас. Зогсоолынхын төлбөрийг төр бас авъя л та. Тэгээд тэрүүгээр нь бид нар тэр нөө тэмдэглэгээнүүдээ сайжруулъя. Бодог шунх одоо тэрийн бордур одоо карма игнийг нь сайжруулъя. Үн үү? Ийм л одоо санаачлыг гаргасан шүү дээ. Тэгээд харамсалтай нь ингээд журам боловсруулад ингээд батлуулаад явхлаэр хууль зүйн яам дээр очиод бариад авдаг. Хууль зүйн яам харж байгаа л энэ авц замын тухай хуулийн дээр те хуулинд нийцэхгүй байна. Хуулиас давсан. Тэгвэл наад хуулийг өөрчлөлтөө та нар өөрсдөө. Харин тэнийг алдаа юм шүү те. Харин тийм ингээд эн чинь ингээд анхан шатнаас амьдрал дээрээс гарч ирсэн асуудлыг бид нэр
зохицуулах гэж л тэр хууль байгаа үстэй. Тэрнэш энийг хясах гэж хорих гэж хууль байгаагүй үстэй. Тэгээ энийг өөрчлөх ёстой үстэй. Тэгвэл эн чинь болохгүй байгаа хуулийг л бид нар өөрчлөх ёстой. Болохгүй байгаа журмыг л бид нар хүндээ, нийгэмдээ, иргэндээ аж ахуйн нэгжтэй тааруулах ёстой үстэй. Тэгээ ингээд санаачлаг гаргаад ингээд явсан. Тэгээд харамсалтай нь манай төр ямар одоо бүтцтэй юмыг яаж ингэж далдруулдаггүй гэдгийг л одоо харуулж байгаа л нэг юм хэлбэр шүү дээ. Энэ машин ажилтны компанид чинь нийслэлд мөнгө төлрүүлгүй үстэй. Яг хоо одоо жилдээ нэг юм тийм татвар төлдөг л дөө. Тийм жилдээ ингээд нэг татвар төлдөг. Жишээ нь одоо хэдэн төгрөг явах вэ? Тэгээ тийм өндөр биш шүү дээ. Тухайн үед одоо бас тооцоонуудыг гаргаж л байсан. Нийтдээ нэг 17-8 компани баг шиг үлээ. Тийм тэгээд тэд нар ингээд жил болгон авцамын газартаа гэрээ байгуулдаг. Гэрээгээ байгуулад тэгээ гэрээнийхээ үүргийн дагуу татвараа төлдөг нэг ийм л хэлбэртэй юм байлээ. Гэтэл тэр чинь нэг машин одоо ачаад юунаас нь авах чинь 65 мянган төгрөг шүү дээ. Тэндээсээ яг хэдэн төгрөгийн нийслэл улс татвар төлөөд байгаа бүү мэд шүү. Тэгэл иргэн хоёрын хооронд л харилцаагаар зарим нь билүү өгчөө, зарим нь хувь дансрын картаараа ч юм уу шилжүүлж байгаа шүү дээ. Тэгээ бид нар хэн ч чадахгүй шүү дээ. Хэдэн машин ачаад байгаа юм. Хэдэн төгрөгийн орлого олоод байгаа юм тий. Бүгд нууц. Тэгээ эднийг ингээд тодорхой болгоё гэдэг л журам багхгүй бас. Тэр дотор ч байгаа. Зөвшөөрлийн тэрийг яаж болгодог юм? Авцамын газраас л олгодог юм билээ. Энэ би бол мэдгүй хаахад идэх юм. Одоо нийслэлд тодорхой хэмжээний татвар за төлдөг гэж юм. Гэхдээ тийм их биш байх гэж бодож байна. Энд баг төлөв. Нэг хувийн компаниуд гарч ирээд яг нэг юм угаасаа яг хувийн юм зардаг хүн байсан ч гэсэн өөрийнхөө одоо бараг рекламанд борлуулалтаа хийхийг оролдоно тий. Орлогоо олно шүү дээ. Тэр нөгөө дүүнертэй чинь бас тийм гэрээ хийж авахгүй компани. Одоо нэг ачигч, хоёр ачигч, нэг жолоочтой гүйцэтгэлээрээ цалинжишүүлэгч байгаа. Тэгэхээр нөгөөдөл чинь зүгээр ингээл доржигнуул. Энэ хүмүүс чинь нөгөө нэг хэв журмыг сахиулах биш. Зөвхөн орлогын төлөө. Тий. Тэгэхээр тэрийг бас зохицуулъя гэдэг л журам багхгүй. Зөвхөн орлогын төлөө биш байя тий. Дээр нь одоо ингээд манай одоо цагдаагийн байгууллага ч юм уу хууль хүчний байгууллагын айгу эрт бас тэтгэвртэй гардаг шүү дээ. Акт лидер чинь маш их хууль дүрм сахиулах ажлыг хийцэн улсууд байдаг хөөхгүй. Туршлагатай. Тэгвэл энэ улсуудыг ингээд бид нар нөгөө нэг гэрээт одоо хүсвэл гэрээтээр ингээд ажиллуулъя явган. Японд одоо жишээлбэл ингээд нөгөө торгуул бичил явж л байдаг хөөхгүй. Би машина байрлуулж болно шүү дээ. Тэгээд тэр хүн байрлуулсан учраас торгуулаад төлөх ёстой. Энэ хотын дүрм журамд одоо нийцэх ёстой байхгүй. Тэгэхээр тэр торгуулийн заавал машин ирээл ингээл ачаал хоорондоо зодтолдох ш тэ 20 мянга 40 мянга 30 минутын зайтай 20 мянга 20 мянга 20 мянга. Тэгээд тэр хүнд үлдээ 50-аа болж эхэлнэ ш. Тэр журмаа биелүүлдэг болж эхэлнэ ш тэ. Тэгээ хамгийн сүүлийн арга нь ачлалт байх байхгүй. Тэрний өмнө заавал торгуулийн арга хэмжээ 1 цагийн хугацаатай 30 минутын хугацаатай торгуулууд нь явж идэг. Хоригдсан газар тавьсан бол тим эргүүлүүдийг ажиллуулж явган эргүүлүүдийг. Тэр чинь хэв журам сахиулаад ажиллаж байгаа шүү дээ. Сануулна шүү дээ хүндэн те. За таны машин дээр 20 мянган торгуул тавьчлаа шүү. Та одоо ингээд 15 минутын дотор машина зөв газар нь байршуулахгүй бол дахиад 20 мянган торгуул тань дээр ногдно шүү. Дахиад ногдно шүү. Тэр чинь нэг юм хөшүүрэг шүү дээ. За одоо тэгээ буйн асуудал бүр ингээд байхгүй болсон уу те. Дахиад тэр нь авч явахгүй юу та ингээд орхисон уу? Тэгээ одоо ингээд миний нөгөө нэг хүн хүнжлийнхэн хэрэг хүлээж ийн гэдэг шиг те. Хуулийг өөрчлөх хэрэг надад одоогоор алга. Магадгүй улсын хурлын гишүүн байсан бол энэ хуулийг барьж аваад өөрчлөхсөн. Танай намын одоо бүлэгч юм байгаа шүү дээ. Намынхаа бүлэг энтертэй холбоотой байдаг юм уу таадаж. Тий. Тэд нартай хэлээд та нар нэг юм дээр ингээд нэг дэмжээд өгөөч гэдэг нэг институт байна да та нар ч юм бас тийм ээ. Одоо хууль зүйн ямар саналуудыг өгсөн. Тэгээ хууль зүйн яам мэрэгжлийн хуульчтанд тэнцээ нийцүүлээд одоо дэше бодвол гişүүд рүүгээ ч юм уу те хууль зүйн байнгын хороор руу ч юм уу танилцуулаад явж байгаа байлгүй те. Яг бас ортос хаягдчихаг л байгаа юм те. Ер нь яваал процесснуудаа өгөө энэ асуудал чинь өөрөө шийдэгдэхгүй шүү дээ. Тэ одоо дулаан орхолоор дахиад итгэвчих байлгүй те. Одоогоор ч гэсэн байж л байгаа шүү дээ. Ачаал явж л байдаг те. Хоорондоо хэрэлдэж уралдаал муудалцаад байж л байгаа шүү дээ те. Асуудал шийдэгдээгүй байхад шийдэх тэр журам нь боловсруулагдаггүй л шүү дээ. Батлагдаагүй л шүү дээ. Тэгэхээр энэ нь бол явах л шүү дээ. За баярлалаа танд ирж хэсэг хугацаанд янз янзын сэдвээр ярилцлага өгсөнд. Тэгээд цаашаага
нөгөө хамгийн ихэнд ярьдаг асуудлаа цаашаага бариад яваарай. Тэгээд одоо нөгөө хөлийнхөө хүрэх тэг гарынхаа хүрэх газар хүртлээ яваад өгөөрэй. Тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн ажлыг хийгээрэй. Тааж Баянзүрх дүүргээ сонгогддог лөө тийм. Тэгэхээр яг л таны дүүргийн асуудал байна шүү дээ тийм. Манай тойргоос. Тийм танаад. За баярлалаа тийм. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. За болсон.